За 5 дээр нэмэх нь 5, 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 нэмэх нь 5 гэсэн илэрхийллийг үржүүлэх үйлдэл болгон бич. Илэрхийллийг бичихдээ үржүүлэх үйлдлийг тэмдэглэх өөр аргуудыг хэрэглэн 3 янзаар бич. За тэгвэл юу ч гэсэн эхний хэсгийг хий. Үүнийг үржүүлэх үйлдэл болгон бичье. За 5-ыг энд хэдэн удаа нэмсэн байна вэ? Тоолъё бүгдээрээ. 1, 2, 3, 4, 5, 6, 7. За үүнийг бодох нэг арга бол энийг хардаа. Би сая хичнээн 5-ыг энд нэмсэн байна вэ гэж асуусан. 5-ыг 7 удаа нэмсэн байна, тийм ээ? Тэгэхээр эн чинь үнэндээ 7 удаа 5 байна гэж болно. За үүнийг яг тэр чигээр нь 7-г үржих нь 5 гэж бичиж болно. Эсвэл 5 нь 7 удаа гэсэн ч болно. За багш нь энд яг математик тэмдэглэгээр нь бичихгүй байгааг анзаараарай. Зүгээр л хардаа энд ямар нэг юм 7 ширхэг байвал за хэрвээ алин байлаа гэхэд үүнийг алим 7 байна эсвэл 7 алим байна гин үсттэй те. Энд юу ч байсан хамаагүй. За энэ тохиолдолд тоонуудыг нэмж байгаа учраас нийлбэрийг нь олцгож болно. Харин үүнийг математикт яаж бичдэг вэ гэхээр 7-г үрждэг нь 5 гин. За бас ингэж бичдэг. 7 - 5. За энэ хоёр яг адилхан утгатай. Ялгаагүй л 7-г 5-аар эсвэл 5-ыг 7-оор үржүүлж байна гэсэн үг. За тооны байрыг сольсон ч хариу ижил гардаг тийм ээ. Энд чинь тэг үржүүлэх үйлдэл явж штэ. Бас 5-ыг үрждэг нь 7 гэж чиж болно тийм үү? За үүнийг 7 5 удаа байна эсвэл 5 7 удаа байна гэж тайлбарлаж болно. Ерөөсөө аль хүсснээрээ хэлж болно. За энэ ч гэсэн адилхан 5 - 7. За хаалтанд бичсэн ч болно. За ингэж бичсэн ч адилхан. Бүгд адил утгатай. Энэ нь 7-г үржүүлэх нь 5, бас энэ ч гэсэн адилхан. Бүгд тэнцүү гарна. 5-ыг үржих нь 7 гэсэн үг. За ингээд эднэр бүгд адилхан хариу гарна. Олон янзаар биччихлээ тийм ээ. За одоо харин бүгдээрээ хариугаа олъё. 5-ыг 7 удаа нэмэхээр хэд гарах вэ? 5 дээр нэмэх нь 5 нь 10, 10 дээр нэмэх нь 5 нь 15, нэмэх нь 5 гэхээр 20, нэмэх нь 5 нь 25, нэмэх нь 5 нь 30, нэмэх нь 5 нь 35. Тэгэхээр энэ бүгдээрээ 35 гэсэн хариутай гарна. Бүгдээрээ 35-тай тэнцүү. Бүгдээрээ эднэр. За та нар яаж тайлбарлахаас хамаарна. 7 5 удаа гэсэнтэй адилхан шүү. Заавал нь үүнийг бод гэж бодлоход заагаагүй ч ер нь бол илүү төгөх байх гэж бодож байна. 7 нь 5 удаа гэвэл ингэж харагдана. 7 дээр нэмэх нь 7, нэмэх нь 7, нэмэх нь 7, нэмэх нь 7. За надад 7 5 ширхэг байгааз 5 ширхэг 7-г хооронд нь нэмсэн байна тийм ээ. Ингээд нэмбэл бас л 35 гарна. За тийм учраас 5-ыг үрждэг нь 7 болон 7-г үрждэг нь 5 нь яг адилхан хариутай байхгүй юу?